За миний хувьд энэ хуулийг бол одоо дэмжиж байгаа юм а. Монгол орны хэмжээнд сүүлийн 10 жилд 132 нуур ширгсэн байна. Тэгээ одоо маш олон одоо мөсөн голын талбай багассан гэх мэтлэн уур амьсгалын өөрчлөлтөд одоо маш хурдтай өртөж байгаа. Тэгээ бид нар чи хөдөө аж ахуй, мал аж ахуй орон. Тэгэхээр одоо маш юм хүнд нөхцөл байдал байгаа учраас энэ хууль одоо харин ч оройтож ингэж орж ирж гин гэж бодож байна. За тэгэхээр энэ гол мөрөн ширгээд байгаатай холбоотой ер нь сүүлийн үед одоо байгаль орчны яамд хөв цөөрөн байгуулах ажил дээр хэр анхаарч байна. Би одоо жишээлбэл Сэлэнг аймгийнхаа Санд суманд 90 голын 70 сэргээж байгуулад нэг хөв цөөрөн байгуулсан. Тэгээд маш их хэрэгтэй байлээ. Нутгийн одоо ногоочд тариаланч тэндээс услахааны системтэй болсон. За мал ан амьтан хүртэл очиод уух устай болж гин. Тэгэхээр иймэрхүү ажил байгаль орчны яам дээр явж байгаа юу гэдгийг нэгдүгээрт асуумаар байна. За хоёрдугаарт бас сая Ганмаа гишүүнч хэлээд байна. Бид нар бол бусад одоо аж үйлдвэржилтэн айл дээр үеэс хөгжсөн улс орнуудын одоо гаргасан карбонд өртөөд байгаа юм улс орн. Тэгэхээр бид нар энэ хуулийг мэдээж нэг талаас байгаль хамгаалах одоо хууль боловч нөгөө талаас одоо улс орондоо орон нутагт манай улсын компаниуд хөрөнгө татах тийм их үүсвэр болгож ашиглах ёстой гэж бодож байгаа. Тэгээ сая судлаад үзсэн чинь 2025 онд карбон үн тогтоох тогтолцооноос дэлхийд 107 тэрбум ам доллар одоо энэ тогтолцоонд эргэлзсэн байгаа аахгүй. Тэгэхээр бид нар энэ олон улсын уур амьсгалын сангууд нь штэ одоо Green Climate Fund, Global Environment Facility гэдэг юм уу энэ байгууллагууд руу хандсан одоо төсөл хөтөлбөр бичээд хөрөнгө оруулалт санхүүжилт авсан ч юм уу авах гээд яригдж байгаа ийм зүйлс юу н байна уу. Тэгээд энэ хууль батлагдсанаар юу н бидэнд хэр хэмжээний орлого одоо хөрөнгө босгох бололцоо үүсэх юм бэ. За дараа 3 дугаар асуулт нь болохоор Сэлэнг аймаг бол тэрбум мод хөдөлгөөнд хамгийн их одоо нэгдэж айл аж ахуй нэгж өрхүүд бүгд л одоо энд оролцоод явж байгаа. Тэгээд бас өмнө нь ч гэсэн бид нар Тужийн Нарс гээд хөвчөө бас сэргээгээд тарьсан ийм туршлага байдаг. Тэгэхээр яг энэ хуулийн дагуу одоо энэ карбон кредит тогтолцооноос яг орон нутагт хэр хэмжээний одоо санхүүжилт дэмжлэгүүд орж ирэх юм бэ? Тэрийгээрээ одоо орон нутаг цаашдаа энэ хууль батлагдсанаар өөртөө захиран зарцуулаад өөрсдийнхөө асуудлыг шийдээд уур амьсгалын өөрчлөлтөөгөө тэмцэх бусад юмдаа зарцуулаад одоо хогтоогоо тэмцэх ч юм уу ийм ажилд зарцуулаад явах боломж бүрдэх үү? За дөрөвдүгээрт малчид яг яаж үр ашигыг хүртэх юм бэ? Яг тодорхой за малчин өрх бол одоо ийм хэмжээний ашиг орлого энэ хуулийн дагуу хүртэх боломжтой гэсэн тийм тооцоо судалгаа байна уу? За хариулын ажлын хэсэг 4-р микрофон. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамт хоёр гишүүний асуултанд хариулъя. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хөв цөөрөн байгуулах, усны нөөцийн судалгаа хийх, үндэсний усны одоо хэрэгцээг тодорхойлох зэргээр олон ажлуудыг төлөвлөө ажиллаж байгаа. Эх жилийн хувьд 7 улсын хэмжээнд 7 сумын одоо усны их үүсвэрийн хайгуул судалгаа нөөц тогтоох ажилд бол одоо 715 тэрбум төгрөгийг тусгахаар бид одоо улсын хөгжлийн төлөвлөгөөндөө тусгаад явж байгаа. Одоо гол одоо бидний хамгийн түрүүнд хийх хэрэгтэй ажил бол усныхаа нөөцийг тодорхойлох тогтоох явдал байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол ажлууд хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 гаруй сумдын улсын хэмжээнд нөөцийг тодорхойлсон байгаа. Ойрын хугацаанд яаралтай говийн бүсийн 50 сумын одоо усны нөөцийг тогтоох хэрэгтэй байгаа. Хөв цөөрөн байгуулах ажил дээр бол 2027 онд улсын төсөвт бол 5 хөв цөөрмийг бол улсын төсвийн хөрөнгөөр байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ яамны зүгээс аж ахуй нэгжийн одоо татварын хөнгөлөлтөд энэхүү ажлыг тусгаад тодорхой орон нутгуудад одоо тээзүү зураг төсөлтөнд бэлэн болцсон байгаа төслүүдийг одоо аж ахуй нэгжүүдэд санал болгох ажлыг одоо эхнээсээ зохион байгуулалт явж байгаа. Ингэснээр бол хувийн хвшлийн хөрөнгө зардлаар хөв цөөрмийг байгуулах ажил бол эрчимтэй явагдана гэж тооцож байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн хууль батлагдсанаар одоо өрөө хэлсэнчлэн
ногоон санхүүжилт бол 2-оос 3 дахин өссөн гэдэг олон улсын судалгаа байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ногоон технологитой холбоотой 1.5 орчим тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан юм билээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг л одоо дараагийн 10 жилд одоо 2-оос 3 дахин өсгөнө гэсэн тооцоо судалгаатай байгаа. Яг хуулинд бол орон нутагт бол төслөөс санхүүжилт оруулна гэсэн заалт бол байхгүй. Түрүү хэлсэнчлэн одоо тухайн бүс нутагт хэрэгжүүлж байгаа төслөөс олсон одоо ашигаас одоо шудраг хөлбөрөөр хуваарлнаа, гэрээний заасан хэлбэрээр хуваарлнаа л гэж байгаа. Тэрнээс орон нутаг бол карбон одоо шингээлтийн төслийг хэрэгжүүлэхгүй. Орон нутаг дээр хэрэгжүүлж байгаа гадны болонд одоо дотоодын төсөл хөтөлбөрүүдээс ашиг хүртэх гэрээгээ байгуулад явна гэж ойлгож байна. Малчид бол яг мөн адил одоо бэлчээрээ ашиглуулад карбон шингээлтийг хийгээд одоо олсон карбоны орлогоос бол хувь хүртдэг. Энэ хэлбэрээр бол одоо манай улсад хит хитэн суманд туршилтын пайлот төслүүд хэрэгжээд иргэд малчид маань одоо малынхаа цоог цөөрүүлэх, бэлчээрийн даацаа бууруулах хэмжээний тэгээ нөхөрлөл байгуулах зэргээр ингээд хамтын ажиллагааны community үүсгээд ашиг хүртсэн бас туршлага байгаа. Хамгийн сүүлийн жишээгээр бол 1.5 сая төгрөгийн одоо орлогыг одоо нэг жилд өрх олсон гэсэн судалгааг бол би харсан. За. Ган зөргийн лувсан жамч гэсэн асуултаас